За сайн байцгаана уу. Мэргэжлийн эзэд цэрнэх тухайн өнөөдөр та бүхэнд 2011 оны Toyota Land 200 маркийн машины хөдөлгүүрийн эвдэл гэмтлээс яаж өөрчлөсөн хэрэглэх талаар зөвлөгөө өгье. За манай сонгосон 11 оны маань 200 маань дизель мотортой 200 байна. Дизель мотортой 200-нууд одоо ихэнхэд та нараа өөрснийхөө машиныг шалгаж үзээд Coils, Mazda-с иддэг байвал та нараа өөрснийхөө машиныг шалгаж үзэх юмнууд бол байгаа. Асфальтаа гахт та нар энэ сапуныхаа тагийг нэг аваад үзэх хэрэгтэй. Энийг аваад үзэнгууд уур их хэрэг хувтаа гарч ийн, уур гарч ийн үү. За энэгээр баг гарч ийн үл мотор өрнөх гайгүй байна гэсэн үг байхгүй. Тэгээд бүр муудсан байвал тэр шүүбнийхаа энэ моторын шүүб гэдэг байгаа. Энийг суглаад үзгээд энэгээр хэр их хувтаа гарч байна. Бас бүр муудаад ирсэн бол бүр шүүбнийхаа нөхөр гарнаа л гэсэн үг байхгүй. Энэ нөхөрөө их гараад байх юм бол Coils маань муудсан байна л гэсэн үг. Тос идэх нэг шалтгаанаа гэсэн үг. За тэгээд дизель 200 дээр маань манайхан тос маслыг идэхээс сэргийлэх хөдөлгүүрээ хамгаалах талаараа бол дизель 200 дээр бол хөдөлгүүрийн агаар шүүгч гэж ингийн номер 1 юм байгаа. Энийг сайн шалгаад хугацаанд нь сайн сольж явах хэрэгтэй. Энийг муу сольсноос олж хөдөлгүүр өөрөө илэгдэл үүсэж Coils мууднаас олж энэ юуны дараа ингэж сапуны таг нөгөө шүүгийн сугалтаар уур гарна, утаа гарна тэгж ивдэрдэг байгаа. Сайн байна уу? Би мэргэжлийн инженер Дагиар гэж байна. За өнөөдөр та бүхэндээ Land Cruiser 200 гэдэг автомашины торопны эвдрэл гэмтэл тэрнээс үрдсэн сэргийлэх талаар зөвлөгөөг танилцуулъя. За уг хороохонд маань сайлныг эрдэн жиргэнүүд муудаж тос гоожох, дотоод эд ангууд илэгдснээс болж хий хааз авах, цахилгаан электроникийн гэмтүүд цонхилдог. За мөн дараагийн анхаарах зүйл бол ABS болон чек хэмжээ гэрлийг тоохгүй явснаас болж автотороотны ажиллагаанд өөрчлөлт орж хороопыг эвдэх бас нэг их үүсвэр болдог. За ингээ автотороопыг эвдэл гэмтэлээс өрчсөн сэргийлэхийн тулд тос маслынхаа үйлчлэгээнд цаг тухайд нь орж хит их ачаалд оруулахгүй байж анхааруулах гэрэл ассан нөхцөл зөв онцлуулж байх хэрэгтэй байдаг. За сайн байцгаана уу? Мэргэжлийн инженер Эрх Бадрагуун байна. За би өнөөдөр та бүхэнд Toyota Land Cruiser 200 гэдэг машины түгээмэл гэмтэл болон жолооч нар хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар та бүхэнд зөвлөмж хүргэх гэж байна. За хамгийн ихний гэмтэл бол багажны зүгжээ байгаа. Манай Монголын нөхцөл бол өөрөө хүнд нөхцөл гэж явдаг. Тоол шороо ихтэй. Жолооч нар бол өөрсдөө мэдж байгаа. Багаж бол хамгийн түгээмэл гэмтдэг. За тэгээ багажны чойж мань гэх юм бол энэ байна. Энэ бол онгойлгодог коноп. За энэ багаж маань бол тоос шороо орж гацах. Энэний цаана өөрөө цахилгаан мотор гэж байгаа. Тэр цахилгаан мотор нь гэмтэх тийм гэмтлүүд гардаг. Энэ коноп ч гэсэн тоос шороо ороод контакта бүрэн дамжуулахгүй, цахилгаан талаасаа бүрэн дамжуулахгүй болох тийм гэмтлүүд гардаг. За энэ бол 2011 оны Евро стандартын 200 байна. За энэ 200-ийн маань хувьд бол энэ доод багажны хаалга нь сордоггүй байна. Сордоггүй хаалга байна. Сордог хаалгатай машинууд бол стандартаас шалтгаалаад VX 200, Америк стандарт 200 бол байдаг. Энэ багажны чойжнууд энэ хоёр талдаа ийм хоёр цахилгаан мотортой байдаг. За энэ нь бас өөрөө тоошороо орох гэмтэх. За жолооч нар байна өөрсдөө жишээ нь ийм дотор юмыг ингэж хүчээр ингэж өөрөөр нь ингэж татуулж яах те. Татуулж хаах мах тэр зэрэгээр шалтгаалж энэ доод гэмтлүүд бол ерөнхийдөө 200-ийн хувьд бол түгээмэл гардаг та. Хоёр дахь түгээмэл гэмтэл маань бол ABS гэж байгаа. 200-ийн хувьд бол ABS түгээмэл гэмтдэг. За би та бүхэнд харуулъя. ABS гэдэг маань бол ABS-ний мэдрэгч гэдэг маань бол энэ. Жолооч нар бол түгээмэл бол тоологч гэж бас зарим нь ярьдаг. Энэ маань бол ерөнхийдөө 200-ийн хувьд энэ цахилгаан дамжуулж байгаа утас нь бол ерөнхийдөө элевтер байралтай байдаг учраас хөдөө гадаа явж байхад ямар нэгэн хүчин зүйлээс шалтгаалж энэ маань утас нь тасрах, гэмтэх тийм гэмтлүүд байдаг. За бас энэний цаана энэ бол ABS-ний тоологч мэдрэгч гэж байгаа. Энэний цаана нөгөө тоолуулагч буюу манайхан бол цаапны шариг гэж ярьдаг. Тэр цаапны шариг маань бол бас нураад энэ ABS-ний мэдрэгч гэдэг юм маань дугуй ингэж эргэн тийм ээ. Эргэж байгаа эргэлтийг энэ маань тоолж компьютер руу компьютер руу мэдээлэл дамжуулдаг гэсэн. Тэгэхээр бас хоёр дахь гэмтэл нь яагаад гэвэл энэ өөрөө нөгөө нэг босмос орсноос болж энэ маань ингэж хохгорж унж энэ шариг нурах ийм түгээмэл гэмтлүүд 200% бол байдаг. За миний жолооч нартай өгөх дараагийн зөвлөгөө маань бол зарим стандартын 200-нууд бол байгаа. Энэ бол 11 оны Евро стандарт бол энэ машинд бол байгаа. Араб машинд бол байдгүй хөгжмөний аудио сүгч гэж байдаг. За байрал нь бол энэ суудлын доор байдаг.
энэ байрлал бол энэ суудал дор байдаг. За энэ маань бол ингээд жолооч нар маань ингээд миний суудал дор ингээд нэг юм дуграад байна гэд ороод ирдэг. За тэгээ шалгаад үзэнгүүт яадаг гэхээр энэ хөгжмөний энэ аудио өсгөгч нь байна. Хажуу талд нь ийм хоёр ийм жижигхэн хөргөөх зориулттай тийм синс байдаг. Тэр синс маань одоо тоос шороо орсны улмаас зарим нь бол усанд одоо хүмүүс явж байгаа зарим нь машин дээргээ бас усанд оруулчихна. Тэгэх юм бол тэр аудио өсгөгчийг бас гэмтэх гэдэг тийм талууд бас байдаг. Ерөнхийдөө түгээмэл нь гэх юм бол яг хуу тоос шорооноос шалтгаалаад тэр синс маань өөрөө ингэж нэг юм өлсөн юм нэг юм сонин хэвийн бус дуутай болчдөг. Тэгэхээр жолооч нартай хэлэхэд бол аль болох тоос шорооноос үргэлж машинаа одоо хамгаалж явж байгаараа л гэж зөвлөе доо. Миний хамгийн сүүлийн зөвлөгөө бол 200 та жолооч нарын хувьд бол нэлээд түгээмэл байдаг. Одоо бензин ноцоос гэж байдаг. За энэ бол бензин ноцоос гэдэг маань зүйл нь яг бол энэ байгаа. За энэ нь бол энэ үүрэнд суугаад үүрэнд ингэж суудсан байралтай байдаг. Хамгийн ихний гэмтэл бол нөгөө жолооч нар ихэнхдээ машиныхаа шарыг асаагаад их явдаг. Бити тэгэрэ гэж зөвлөж байна. Яагаад гэвэл энэ бензин ноцоос гэдэг маань өөрөө цахилгаан идээнг байхгүй юу? Тэнгүүд одоо удаан ажиллах тусам яг цахилгаан идэм энэ ч өөрөө цахилгаан мотор учраас хална. Тэр халсан юуг бензин маань өөрөө хөргөж өгөх зорилттой гэсэн үг. Тэгэхээр одоо шараа асаацсан явж гин гэдэг чи одоо иймэрхүү төвшөнтэй л одоо таны машин бензин чи яваад нэхэр энэ хэсгийг хөргөж чадахгүй болчихсон гэсэн үг. Одоо цахилгаан мотор маань өөрөө энэ байгаа шүү дээ. Энэ хэсгийг хөргөж чадахгүй болчихсон. Тэгэхээр дүүрэн бензинтэй үйл яадаг гэхээр бүрэн ингээд энэ ноцоосыг чи ингээд бензин чи өөрөө дарчиж байгаа учраас одоо хөргөх ноцоосыг одоо гэмтгэхээс одоо сэргийлж байгаа хамгийн одоо ихний алхам шүү энгийн мөртлөөс. Тэгэхээр одоо жолооч нартай зөвлөхөд шараа аль болох асаахгүй, банка аль болох дундаас дээш төвшөнтэй яваарай гэж зөвлөж байна. За хоёр дахь гэмтэл маань бол эн чинь мэдээ цахилгаан идээнг хална өөрөө гэмтэн. Тэгэхээр зуны халуун ихэнхдээ нөгөө машин хаа завхаа болчлоо, явж байгаад унтарчлаа, асахгүй байна. Тэнгүүтээ шөнөм ингээ асчлаа гэдэг. Тэгэхээр тэр маань үндсэндээ яаж ийна гэхээр бензин ноцоос чинь халаад ямар ч юу дарлдаггүй болчихж байна гэсэн. Урс нь одоо шатах хоолоор бензинээ шахаж чадахгүй болчлоо гэсэн үг л дээ үндсэндээ бол. За сайн байцгаана уу. Доктор Сүлжээний тулгуурлын ажиллагааны мэрэгсэн инженер Баатарчлан байна. За Land Cruiser 200 машин дээр тохиолддог Явхи тангийн тулгуурлын тангийн одоо түгээмэл гэмтлүүдийн талаар ярьж өгье. За Land Cruiser 200 машин дээр нь ер нь нийт ангууд маань тодорхой хугацааны дараа ер нь эргэлт болоод муудах хэрэгтэй. Гэхдээ яг хамгийн дөрүүлээд байнгын эвдрэл гэмтэл учирдаг гэдэг ангуудыг одоо хэлж өгье. За Land Cruiser 200 машины одоо доод галны төлөх тасардаг байгаа. За мөн урдаа энэ хэвтээдийн зүйлийг даравч ирсэн ингээд энэ хэвзээ маань маш амархан мууддаг. За мөн өрөөлийн шарнаар бас их амархан мууддаг байгаа. Өрөөлийн шарнаар бас шалгаж явах хэрэгтэй. За мөн амортизатор солих хэвцээ зөрдүүлэлтийн алдаанаас болоод мушгатай тоочийн зүй тавиг бол доод амортизаторын түүлхнээс амархан тасардаг байгаа. Тэрийг одоо амаржин сольж явах үед анхаарах хэрэгтэй гэсэн. За урдаа мөн энэ босоодын зүйлийг бас их нөгөө эдэнгүүд асаалаа төрүүлж мууддаг байгаа. За урдуулаад ерөнхийдөө одоо дээд доод дүгнэлт гэж байгаа. Дээд дүгнэлт нь харьцангуйтай гайгүй. Одоо доод дүгнэлт нь болохоор дээдлээс айлаа төрүүлж бас их амархан мууддаг байгаа шүү. За Land 200 машины маань хойдлын нэглэлт одоо яг үед ингээд түгээмэл тохиолддог гэмтэл гэх юм бол одоо энэ хэвтийн зүйлийг даруулж ирсэн юм. Энэ бол ерөнхийдөө амархан мууддаг. Одоо бас энэ машин муудсан байна. За тэгээд босоодын зүйлийг төвлөх бас амархан мууддаг байгаа. За мөн энэ дээд доод богино урт татвар гэж байдаг. Урт татвар нь ерөнхийдөө гайгүй. За богино татвар нь бол бас хамархан тасарч мууддаг байгаа. За тэгээд энэ хойд тоолмсны аппаратны чиглүүлэгч болт бас гжигдсэний бол бас юм донцлохоо гэрчнүүртэй зам дээрээс точгонд дуурдаг болдог. Тэрийг бас олж явах хэрэгтэй байдаг шүү. За та бүхэнд Land 200 машин дээр тулгардаг түгээмэл эвдэрлийн гэмтлийн талаар танилцууллаа. Энэ бүхнээс одоо урьдчилан сэргийлэхэд бол жилдээ нэг $1 удаа онцлогоонд ор. За мөн тулгуурлын ямар нэгэн дуутай юм санагдах юм бол онцлогоонд ороод сураа хийж авах хэрэгтэй шүү. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.